Та бүхэн JCI Академид оролцсноор маш олон боломжуудыг найз нөхдөсөө олж, багш сурагч нараас авахаас гадна сайхан найз нөхдийн ийм харилцааг тогтоох юм боломжтой болно. JCI байгууллага бол эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгодог байгууллага. Тэгэхээр эерэг өөрчлөлтийг хэрхэн залуучууд олгох вэ гэдгийг манлайл лидершип суралцснаар залуучууд олж авах хэрэгтэй. Асар их одоо фан гэж ярьдаг тийм ээ. Залуучуудын одоо хоорондоо нөхөрлөх энэ маш том боломж. За энэ бол маш том сүлжээ, network. Та тэнд 2 хоног бол 120 залуучуудтай мөр зэрэгцэл суун. Нэг өрөөнд эрч хүч, энерги, эв нэгдэл, эрдэм ном, нөхөрлөл, одоо хөгжил, цэцгэлт өөрийгөө олж авах энэ бүх боломжуудыг нэг өрөөнд цуглуулсан гэсэн үг л дээ. Нэг хүн нэг санаа, нэг бодол. Олон хүний санаа, олон хүний бодол бол их том амжилтанд хүрэх болцоотой. Тим зориг үгүй аваас ойрын зовлон эхэлнэ гэж. Тэгэхээр JCI Академид хүмүүс суралцснаар маш олон одоо түвшний залуучууд нэгэнд орж цуглардаг. Ингэснээрээ би өнөөдөр энэ дэлхийн бусад орны залуучуудтай, Монголынхоо залуучуудтай харьцуулбал яг ямар түвшинд байгаа вэ гэдгээс нэгдүгээр мэдэрдэг. Энэ мэдрэмж бол их чухал. Энэ бол өөрийнхөө энэ залуучууд нийгэмд хаана явж гинөө, юу ямар үзэл бодолтой болцсон байна уу, хэрхэн хөгжиж байна уу гэдгийг үзэх боломжтой юм цэг юм байна. Нэгдүгээрт одоо найрамдал нөхөрл хамтын ажиллагаа гэсэн үг. Хоёрдугаарт одоо манай залуучуудын манлайллын сургууль, гуравдугаарт Монголын залуучууд дэлхийн давтсанд гарах юм томоохон давтсан гэж ойлгодог. Манай залуу гишүүд их юм сурч, хоорондоо найз нөхөд болж шүнжэнгөө хичээл даалгавар хийгээд 2 өдрийн програмтай юм аа. Тэгээ та бүгдээрэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан хүсэн өрөөё. Монголын JCI-ийн үндэсний ерөнхийлөгчийн 13 дугаар академид бол оролцох ёстой гэж одоо би та бүхнийг уриалж байна.